За өнөөдөр бүгдээрээ хамтдаа дадал зуршил бүтээхийн талаар ярилцъя. Хүн болгон амьдралдаа янз бүрийн маш гоё зорилтууд тавьдаг. Тэгвэл тэр дадал зуршлын хүчээр хүрэх боломжтой байдаг. Ер нь бол энийг мэдчихэдэг. Гэтэ гол нь яг хэрэгжүүлэхээр бас тэр болгон санаагаар болдгоо. Тэгэхээр ер нь дадал зуршил гэдэг нь өөрөө юу вэ гэхээр ерөөсөө л бидний тарих аль болох өөрийнхөө мэддэг, чаддаг зүйлээ хийхийг хүсдэг. Нэг талаасаа нэлээд тийм залхуу. Тэгэхээр цоо шин зүйл ингэж дасуулж, дадуулна гэдэг нь тарихны хувьд бас хугацаа шаарддаг гэдгийг бас ойлгох хэрэгтэй. За дадал зуршлыг бүтээхийн тулд хамгийн ихэнд бол яагаад гэдгийг аягүй сайн ойлгох хэрэгтэй. Яагаад надад тэр дадал маань, шин зуршил маань хэрэгтэй юм бэ? Ямар ч байж болно, өглөө эрт босох байж болно, дасгал хөдөлгөөн хийх байж болно. Тэгвэл тэр шалтгаанаа маш сайн бодох хэрэгтэй. Надад яагаад тэр шинэ өөрчлөлт хэрэгтэй байгаад байгаа юм? Би тэрийг хийснээр эрүүл болох гэж байгаа юм уу? Би тэр зүйлийг өөртөө хөвшүүлснээрээ гэр бүлийнхэнтэйгээ илүү цаг зав гаргах гэж байгаа юм уу? Тэр яагаад гэдэг шалтгаанаа бодох нь нөгөө зуршлаа бий болоход маш хүчтэй зүйл болдог. Тэгэхгүй зүгээр л бусад хүмүүс ингэж байна, би ингэж нэг үзье гэл. Эсвэл өглөө эрт босох сайн их ажил амжуулдаг гэж байна, амжилтанд хүрдэг гэж байна. Би өглөө нэг босоод сурчъя гэд. Энэ бол хангалттай шалтгаан болохгүй. Үнэхээр бүр цаанаасаа ингэ хүсээд би өглөө босоод би яг юу хийх юм? Би яг ямар мэдрэмжтэй байх юм? Тэр мэдрэмжээ бүр ингэ төсөөлж бодох хэрэгтэй. Энэ бол маш хүчтэй шалтгааныг бий болгох гээд байна гэсэн үг. За дараа нь болохоор хэрхэн тэр дадал зуршлаа бий болох вэ? Хэрхэн бий болох вэ? За хамгийн алдартай арга бол дадал зуршлын ном гэдэг ном байгаа. The Power of Habits гэдэг. Тэр номдор болохоор юу гэж гардаг вэ гэхээр эхлээд дадал зуршлаа бий болохын тулд танд тэр дадал зуршлыг чинь сануулж идэг дохио хэрэгтэй. Одоо биднийхээр бол гэрлэн дохиотой төстэй гэсэн үг. Ямар зүйл тэр дадал зуршлыг чинь сануулад байна. Гэртээ ямар нэгэн зүйл харахаараа тэр зүйлийг санаж болно. Эсвэл бэлтгэлийн хувцас харахаараа би тасгал хийх ёстой шүү дээ гэд сандаг байж болно. Тийм дохиод өөрийгөө сануулдаг зүйлээ бий болгох хэрэгтэй гэсэн. За тэрний дараа нөгөө дадал зуршлаа тодорхой хэмжээнд хэвшил болох хэрэгтэй. За энэ дээр бол илүү нарийн техникүүд бол байгаа. За хэвшил болох буюу тухайн дадлаа хийгээд түүнийхээ дараа шагнал буюу би тэр зүйлийг бол эхлээд хийхэд бол надад бол дасал болоогүй шүү дээ. Тийм болохоор өөрийгөө шагнаж гинэ гэсэн үг. За жишээлх юм бол та өөрийгөө дасгал хийснийхаа дараа за би бодож исэн зорилтондоо хүрээ дасгалаа хийчлээ штэ. Тэгвэл би өөртөө нэг эрүүл амттнаар шагнажээ. Тийм шагнал байж болно. Мэдээж дасгал хийсэн юм чи араас нь айгу том бялуу идчих юм бол нөгөө дасгалын маань үр дүн байхгүй болно шүү дээ. Тэгэхээр тэр талаас нь бодож жоод яавал илүү өөртөө шагнал болохоор зүйл юу байж болох вэ? Эсвэл та хүүхдтэй шинэ дадал зуршил бий болгох гэж байгаа бол бас яг хүүхдтэйгээ илүү зөв байдлаар яаж урамшуулах уу гэдгээ бодноо л гэсэн үг. За энэ шагнал бол маш хэрэгтэй байдаг. Энэ зуршилт хийсэн байдаг л да. Тэрэн дээр болохоор нэг сармагчин ингээд нэг товч даруулаад тэр товч дарсны дараа амттай зүйл, дуртай зүйл нь гарч ирдэг тийм туршилт хийсэн байдаг. Тэгэхээр сармагчин энэ үйлдэлийг бол маш хурдан ойлгоод би энэ товчийг дарахаар миний дуртай хоол гарч ирдэм байна гэд тэр үйлдэлийг бол хийгээд дадал болгоцсон багч байдаг. Сүүлдээ маш олон удаа дарж амттай юм авах гэдэг. За дараагийнх нь болохоор хэрхэн дадал зуршлаа илүү баталгаажуулах юм бэ? Буюу яаж илүү хүчтэй зуршилтай болох вэ? За тэгвэл жижигээр эхлэх хэрэгтэй байна. За Кайзенгийн намдаар бас гардаг. Ер нь жижиг юм зүйл жижиг алхмууд бол маш чухал. Жишээлбэл та дасгал хийх гэж хичээж байгаа бол шууд ингээл нэг өдөртөө 2 цаг хийгээл дараагийн өдөртөө 30 минут хийгээл
7 хоногт эсвэл 2 3 өдөр 2 3 цагаар хийгээд тэр үл маш том одоо мэдээж та тэгжүүл маш сайн. Гэхдээ бол дөнгөж тэр дасгал хийнэ гэсэн тэр тогтмол одоо зуршлаа бий болгож байгаа үед бол энэ бол маш хэцүү байдаг ихэнх хүний хувьд. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр та 20 минут дасгал хийнэ гэж бодож байгаа бол эхлээд жим юм гэхээсээ илүү тэр зүйлээ өөртөө ингээд дадал болгох нь илүү зөв гэж үзэж байгаа. Тэхийн тулд та нэг 5 минут л ерөөсөө дасгалынхаа хувцас өмсдөг юм уу эсвэл гэрийнхээ хувцастаа ч юм уу 5 минут л тэр дасгалыг хийчих. За тэр үл ингээ миний хувьд амжилт юм аа гэдэг өөртөө ингээ 5 минут юуж болохгүй л дээ. Гэхдээ хамгийн гол цаад санаа нь болохоор дасгал хийн гэдэг энэ өөрчлөлтийг би ингээ өөртөө хөвшүүлээд байгаа шүү гэдгээ тархиндаа бол одоо өөртөө л ойлгуулчихж байгаа маа л гэсэн. Би 5 минут дасгал хийчлээ. За окей. За тэгвэл маргааш нь дахиад 5 минут дасгал хийчлээ. За сайн байна гэд. Энэ маягаар хөвшүүлээд урамшуулад явах гэдэг байгаа гэсэн. За хүмүүсийн бас тэгдэлийн ингээд анзаардгүй орхичдөг нэг зүйл гэдэг дадал зуршил дээр тэр нь болохоор дадал зуршлаа одоо явж байгаа тэр өөртөө байгаа ямар нэг зүйлтэй холбох хэрэгтэй. Одоо танд жишээлбэл орой унтахаас өмнө шүдэ уудаг дадал ихэнх хүнд байдаг шүү дээ тий. Тэгвэл та шүдэ угаачаад сунгалтын дасгал хийдэг гэж болно. Ганц 2 минут тий. 1-2 минут ч. Яг тэгэхээр та одоо байгаа шүд угаадаг тэр дадлынхаа араас 1-2 минут нуруугаа сунгадах ч юм уу те эсвэл сунаадаг ч юм уу жижигхэн дасгалыг хөвшүүлэх гэдэг шүү дээ. Энэ бол таны хувьд цоошин зүйл тийм үү. Тэгэхээр цоошин зүйлээ одоо байгаа зүйлтэйгээ холбочих юм бол тархичин би нэрээ шүдээ угаачингуудаа жохон сунгалтын дасгал хийчихэд тэгээд унтдээ шүү дээ. Эсвэл та өглөө босоод өглөөний цайгаа ууж байгаа тийм үү. Өглөөний цайгаа уудаг бол өглөөний цайныхаа дараа баг зэрэг сунгалтын дасгал хийх юм. Яаж ч одоо холбож болно гэсэн үг. Хамгийн гол нь өөртөө байгаа бэлэн тэр одоо байгаа хөвшүүлсэн байгаа дадал чи юу лээ гэдгийг анзаарах хэрэгтэй л гэсэн үг. За хурал ус багуугаад идэх хүмүүс бол жишээлбэл одоо хурал болгоны дараа би нэг аяг ус уунаа. Тэгэх юм бол санаад тахна шүү дээ. За хурал боллоо би усаа уулаа. Тэгэхээр нөгөө ус баг угаад байдаг асуудлаа шийдэх гэдэг тий. За иймэрхүү байдлаар явна гэсэн үг. За тэгтээ дадал зуршлыг амжилттай болгохын тулд бас нэлээд хэдэн зүйл бас бодох хэрэгтэй. Тэр нь болохоор нэгэнтээ та цаг зарцуулж байгаа учраас тэр дадал зуршлаа одоо тогтмол болохыг хүсээ. Тэрнээс үр дүн гарахыг хүсэж байгаа. Тэр утгаараа та энэ тархиндаа тэр бат холбоосыг би шүдэ угасны дараа сонголт хийдэг. Хурлаа хийсний дараа усуудаг гэж байгаа тэр бат бүх холбоосыг бий болгох гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ холбоосыг илүү бат болгохын тулд ерөөсөө л давталт хэрэгтэй гэсэн үг. Нөгөө төрөний хэлдэг 5 минут байна уу? 2 балга ус байна уу хамаагүй. Их бага нь гол биш. Хамгийн гол нь байнга тэрийг давтах хэрэгтэй. Байнга хийхээр тархинд нөгөө холбоос үүсэх гэдэг. За дараагийн нэг чухал зүйл гэх юм бол тухайн шинээр хийж байгаа зүйлээ хийхдээ дуртай зүйлтэйгээ хамт хийж болно. За та гэрээ цэвэрлэх одоо шалаа угаах гэдэг бол тий нэг 2 өдөрт нэг удаа шалаа угаадаг болохгүй нэ гэд шин зуршил гаргаж байгаа гэж бодъё л та. Тэгэх юм бол та дуртай хөгжмөө сонсоод шалаа угааж болно. Тэгэх юм бол таны одоо шин зуршил бий болоход бол таны тарих ч юм уу таны өөрийн чим одоо дотоод хүн гэж ярьдаг тэр хүн бол нэг дургуутахгүй нэ шүү дээ. Би дуртай дугаа сонсож байна. Тэгэхээр надад гоё юм. Тэгээ би дээрээс нь жоохон шалал угааж байна. За шал угааж байгаагаа илүү бас эерэг талаас нь хараад эн чинь бас нэг төрлийн дасгал ч юм уу тийм байдлаар өөртөө л ажиллана гэсэн үг. За 3 дахь зүйл нь гэх юм бол явцаа хянана. Хүмүүс нэг хийчихэл за гэж 2 хийчихэл тэгэл дараа 7 хоногт ч юм уу дараа сар нь орхицсон байдаг. Тэрийг жижиг алхмуудаа ерөөсө календар дээр юм уу цаасан дээр тэмдэглээд за би энийг хийсэн шүү. 1 сарын 20-нд би шалаа угаацсан шүү гэд ингээд дарж тэмдэглэх юм уу. Эсвэл энэ бол бүр илүү хүүхдүүдэд илүү сайн ажилдаг. Жижигхэн юм хоосон юм тоосхнууд зураад. За энэ тоосгон бүхэндээ бол хоосон цагаан байгаа. Тэнгүүд
би дадал зуршлаа хэрэгжүүлсэн бол тоосгоо буудаад. За нэг мэдхэд таны тоосгоо юм олон болоод том байшингийн одоо нэг хэлбэр үүсгэж юм тий. Иймэрхүү байдлаар хүүхдүүдэд дадал зуршил бий болтол нь хамтдаа хөгжилтэй байдлаар явцыг хийнж болно. Та өөрөө бол одоо хэвтэр дээрээ хэмдэг ч юм уу тий. Эсвэл календар дээр тэмдэглэх ч юм уу. Хамгийн гол нь би ингээд олон удаа хийж чадчих шүү гэдгээ урамшуулад хянаад явах гэдэг гэсэн үг. За дадал зуршлыг бас нэг алддаг зүйл нь түрүү хэлсэн нэг 2 цагаар дасгал хийх гэж юм уу. Эсвэл гинт ингээл ямар ч одоо махгүй хоол идэх гээл эрүүл хоолж ингээл тий. Огцом тийм өөрчлөлт гаргахаасаа илүү баагаар эхлэх ёстой мэн. Ерөөс эхлэхэд хялбар байх ёстой. Жишээл та 7 хоногт нэг 2 удаа йог хийдэг болох ч бол өмнөх 2 нь йогныхаа матрасыг ингээд дийлгээд тавьчих. Эсвэл та дасгал хийх гэж бол дасгалынхаа хувцсыг өмнөх оройн унтахаасаа өмнө урд шөнө ил гаргаад тавьчих. Орны хажууд. Тэгм бол та өглөөс ирлээ нөгөө дасгалын хувцс чинь ингээ их үедээ харагдаж байгаа нь шүү дээ. Би нэрээ дасгалаа хийх ёстой шүү дээ гэд энийг харангуутаа сана. Йоганы матрасаа харангуутаа сана. Эсвэл та гэрээ шалаа угаах тастаад хийх гэж бол шалны модоо ойрхон гаргаад тавьчих. Бүр бодисныг хийгээд тавьчих л да тий. Тэгвэл өглөө бүр аам шүү дээ. Бодиснд бэлэн шалны модонд бэлэн шууд угаачих. Тэгэхээр дадал зуршлыг хялбар болгохыг бас анхаарах хэрэгтэй байна. За бас нэг зүйл нь хүмүүсийн одоо мартчихдаг нэг зүйл дадал зуршил бий болгох чинь ингээ өөртөө л ажилладаг. Өөртөө ажиллах сайн өөртөө угаасаа ажиллана. Гэхдээ гадаад нөлөө байдгийг мартдаг. Жишээлбэл найз нөхдөдөө хуваалцаад за би найз ингээ нэг тамхинаас гарах гэдэг юм аа. Нэг ийм шалтгаан байгаа даа. Найз аяга хүсэж байгаа гэд тэр хүслээ ингээд зорилгоо ингээ хуваалцаад хэлчих. Тэгэх юм бол найзгаа харах болгон тамаадгүй. Би нэрээ найздаа тамхинаас гарна гэд хэлсэн шүү дээ. Нэрээ тамхи татах чинь шүү. Болохгүй шүү гэ өөртөө сануулах. Тийм байдлаар байж болно. Нөгөөх нь болохоор гэр бүлийнхэнтэй хэлээг байдаг. Хүн тэртээ тэргүй эргэн тойрныхаа хүмүүсээс тэр дундаа гэр бүлийнхаа хүмүүсээс найз нөхдөс төлөөнд орж идэг. Гэр бүлийнхэн чинь нөгөө нэг чихэр баг идэнэ гэдэг зорилтыг чи мдээгүй байх юм бол яг нь орой ингээл сайхан зайр мөг барил сууж идэг. Танд өгөхгүй л хүлээгээ та дуртай хүлээгээ ээж идэг тий. Эсвэл тамхинаас гарна гэд зорилгыг чи мэддэг байх юм бол найзууд чи хажууд чинь тамхи татчих идэг ч юм уу. Тэгээ ийм зүйлүүд байдаг. Эсвэл өглөө босоод дасгал хийхээр тэр чи мэддэг байх юм бол ойлгохгүй шүү дээ. Яагаад өглөө босч юу яасан бэ гэд асуух ч юм уу. Эсвэл нөгөө хэд чинь тавгүй байдал мэдрэх ч юм уу. Тэгэхээр гэр бүлийнхэнтэйгээ ойлголцоод би ийм зорилгын төлөө ийм дадал зуршил бий болохын төлөө явж байгаа шүү гэдгийг хэлчих юм бол сэтгэл санааны хувьд ч эргэн тойрны дэмжлэгийн хувьд ч давуу тал үздэг гэсэн үг. За тэгээд эцэст нь бол энэ дадал зуршлыг бий болгосноор та яг өөрөө яг хэн болж өөрчлөгдөх гэж байгаа юм бэ? Та тамхи татдаггүй батад цэцгээ болох ч юм уу? Эсвэл үнэхээр сайхан туранхай одоо эрүүл ямар нэг нэмэгдэл одоо өөхгүй гэх юм уу? Тим хувилбар бий болгох ч юм уу? Эсвэл гэр бүлийнхэнтэйгээ цагаа зарцуулах ч юм. Гэрийнхэнтэй цагаа зарцуулдаг халамжтай тийм хайны нөхөр аав ээж их жах болох ч юм. Тэр өөрийнхөө шинэ хувилбараа бодоод тэгээд дээрх аргуудыг хэрэглэх юм бол та дадал зуршлыг бий болгож чаднаа. Тэгээд тогтмол өөртөө үнж байгаад тэгээд ер нь тархиа ингээд програмчилчихна гэсэн үг. Бид нар машин барихтаа эзэж за одоо тойлот харуулад одоо ингээд гэл бүх зүйлээ ингээд номоо эргүүлж уншаал сандгүй шүү дээ. Бүгднийг бид нар толгоонд оруулаад чийдэлсэн байдаг. Бүр ингээд хөвшил болсон. Нэг мэдгэд л унаад гэртээ ирсэн байдаг. Яг тэрнтэй адилхан дадал зуршлыг ерөөсөө автомат болгох хэрэгтэй. Автомат болгохын тулд дээрх одоо таны юу сэтэлжүүлээд байгаа, юу одоо дадал зуршийг хэрэгжүүлэхэд танд дэмжлэг болж байгаа. Нөгөө хувц сунарч ийл байгаа юм уу тий? Найз нөхдөдөө хэлсэн юм уу? Календар дээр бичсэн юм уу? За тэрийг шагнаад өөртөө ингээд жоохон урамшуулсан юм уу? Эсвэл ингээд календар дээр за би энийг хийцэн шүү гэд бичээд өөртөө баяр хүргэсэн юм уу? Тэгэхээр жижиг зүйлүүд бол маш одоо их нөлөөлдөг бахан дадал зуршлыг бий болгоход.